Сайн байцгаана өрхөмөд үзэгчтэй. Таны мэдхүү хэлээр өрөөтэй Занга ТV-ийн цоошин дугаар өрхөм үзэгч таны урд бэлэн боллоо. За үзэгч та бүхэн бидний үйлрийг дэмжиж бичлэгэнд лайк болон subscribe дарахаа битээ мартаарай. За энэ удаагийн Монголын түүхийн дугаарыг үзэгч та бидэнд хүрнэ ярьж хөр судлаач бэлгүүн судлаач Тод миний би энд сууж байна. За танд өглөөний мэнд хүргэе. За баярлалаа чамч гэсэн энэ өглөөний мэндийг хүргэе. За хоёулаа өмнөх дугаар дээр үзэгчдийн комментиг уншсан нэлээд санаа зовоосон, сэтгэлээр унгаасан үйл явдал буюу их жанжиж сүбэдэ 73 тэ наснда таал төгсөж байгаа талаар яриад дууссан байна. За мөн дээрээс нь Андре Лонгжумон Монголд ирээд агуул хаймын шатантай уулзаад явсан тий. Тэгэхээр бас нэг сонирхолтой хэсэг байгаад. Тэрний юу ихээр үндсэндээ Бат эзэн мөнх ханху хоёр хоорондоо яриа тохиролцож байгаа тий. За мөнхийг хаан синтед өргөмжлөхөд дэмжиж харин би нөгөө Чингис хааны захиасын дагуу ижил мөрнөөс цаашаа захиря. Инээсээ мөрнөөс цаашаа захиря гэдэг дээр бол гараа дуусч байгаа. Би бодохдоо яг энэ боломж зүгээр миний хувийн бодол шүү. Батыг болчихосоо гэж бодож ирсэн. Яг энэ юу уншиж судалж байхдаа мөнх ууланд Батыга бол гэж хэлсэн шүү дээ. Болоо чамдал хааны зүрх, хааны ухаан, хааны сэтгэл, хааны зан чанар бүгд байгаа. Чи болоо Батаа гэж хэлсэн. Гэтэл Бат болоо. За тэгвэл одоо ингэж байгаа бол за бас насаар ярих юм бол би болчихё доо гэд ингээд болчоосоо тэгсэн бол яг энэ зүчийн ухсааныхан яг тал нутагтаа ингээд өөрсдийнхөө хаадын удмууд угсаагаа ингээд залуулаад явах байсан л да. Тэгэхдээ агуу их өвөг эцгийн гэрээс эрчисмөрнөөс баруун зүг морин дөөрөө хүрэх газрыг зүчин өр хөхтүүд автугай гэж өвлүүлсэн. Тэгэхээр бас өөрийнхөө өвөг эцгийнхээ гэрээсийг Бат бас нэг баримтлая гэж бодсон бол л та. Яагаад ч юм бэ Бат болуулна болчих шанс өөрт нь байхад болсонгүй юунаас болсон юм болоо. Би одоо л эргэлдэж л байдیں۔ Болчихгүй яав та. Бат л Монголын хаан болчихгүй яав гэж би. Ер нь зүчийн удмынхын чинстэй мундаг хүмүүс байгаа шүү дээ. Тэг би одоо энэ дээр л бас жоохон харамссан. Одоо тэгээд мөнхийгөө өргөмжлөе гээд. За ингээд Бат мөнх хоёр хоорондоо ингээд тохиролцсон. 1208 оны луу жил Бат хаан төрсөн болвол 1209 оны могой жилд мөнх төрсөн. Тэгэхээр энэ хоёрын хооронд нэг насны л зөрөө байгаа. Тэгээ багада биенийхээ орж гарсныг хэлэхүү, хоорондоо дотн тоглож ирснийг хэлэхүү. За тийм юм бол байдаг юм аа. За ямар ч лээсэн ингээд 1250 онд одоогийн Кыргызстан улсын зүүн хэсэгт байдаг Ишгэн хөл нуур буюу Исэлкүүл нуурын хойхон байгаа Алаг таг гэдэг газар мөнхийг өргөмжилсөн. Их хаан болгож өргөмжилсөн. За үүнийг цагаат өгөөдөгийнхэн шууд дургуутсан. Бойкот тавьсан. Өө эн чинь ингэж болохгүй. Юу яриад байгаа юм бэ? Монголын нутагт болох ёстой. Монголын эзэнт гүрний яг төв болсон монголчуудын уугуул нутагт болох ёстой. Энэ хөлийн гадна болсон асуудал. Тийм болохоор зэрэг бид нар хүлээн зөвшөөрөхгүй гэж цагаат өгөөдөгийнхэн хэлсэн. Айлангуяа энэ Огул Хамиш ч гэсэн бас их дург уцж байсан. Огул Хамишийн санаа бол шууд хэлсэн. Би одоо ширмүүний гаргах чахт чинь та нар ч одоо яаж байгаа юм бэ гэж юм яриад эхэлсэн. За яг иймэрхүү юм болсон. Харин Огул Хамиш 3 жил хаанчлахтаа нилээн жоохон явцуу бодлого явуулсан юм аа. Тэр нэг чи бас нилээн бас нэг онцлол. Ямар бодлого гэлээ? Татвар дээр жоохон нэмэлт үзүүлсэн байна. Нэм татвар аваад байгаа. Татвар нэмсэн. Энэ зарим миний уншсан түүхэн материал дээр бол ингэж Монголд амьдарч байгаа малчин хүний татвар 1% гэж заасан байна. Гадаадуудаас эзэлж авсан нутгаас 10% гэд бичсэн. Тэгэхэд Огул хаймын шатан нөө 1% татварыг монголчуудаас авдаг татвараа 10% болгоод үүнээс болоод ард түмний амьдрал тэр нөлөөлж эхэлж байгаа хгүй. Тэгэхээр 10% татвар гэдэг чинь бас
яггүй ид байх нь шүү дээ тэр үеийг хараад үзсэн. Цагтаа бол чангал да. Тийм. Одоо ч та яриа яах вэ? За одоо бидний татварч та нэрэ манай их хаад маань хүртэл өнөөдөр их шиг юм татвар татж байгаагүй шүү. Тэгэхээр ингэж татварын бодлогыг нэмэгдүүлснээр ямар асуудал турсан гэхээр нөгөө ард түмний сэтгэлийг өөрөөсөө их түлхсэн юм а гэж ханд бичсэн үлдээсэн байлээ. Тэгэхээр энэ нь өөрөө яалтчгүй нөгөө огуул хаймшид дургуутсах одоо сэтгэл дундууруулах хэдий одоо экстэц байлаач гэсэн ингэж өөрийнхт нь ард түмний амьдралд нөлөөлж байгаа нь бас Монголын эзэнт гүрэн доторх өөрийнх нь нэр хүнд унах нэг үндэслэл болсон юм а гэж тавьсан байсан. Үүгээрээ уламжлаад бас ардын бослог гарах нь ойрхон болоод эхэлсэн. Ер нь ингээд дарлагдаад эхлэхээр л болсон шүү дээ. Энд чинь ийм том дэлхийг захирж байгаа гүрэн ард түмэн ад жаргалтай байх хэрэгтэй шүү дээ. Их хааны өөрийнх нь хүртэл хүсэл мөрөөдөл өгдөг үстэй. Би ард түмнээ гар газар хөл хөсөр амарч имэр жаргайл гэж би бодсон. Өнөөдрийг хүртэл гэтэл надад жаргаас маань алга, зовоос маань их байна гэд нэг ярьжсэн шүү дээ чанчун помптой. Гэтэл одоо энэ манай эзэн хааны одоо энэ одоо хоош одоо энэ ачийнх нь гэргийн одоо ийм бодол. Тэгээд жишээ нь бол энэ гүйг хаанч гэсэн бас жоохон татварын бодлого бол ихтэй байсан л да. За ямар ч лээс ингээд огол хамиш их дургуутсан. Тэгэхээр н зэрэг за тэг бол болж юм. Монголын нутагт өргөмжлөе. Эзэн Чингис хааны их хатны баг хүү голом цагсан Тулуугийн гэргий, Тулуугийн хатан, Сорхогтон бих хатан яг Монголын төв газрыг бол өөрт нь оногдож захирж исэн. Тэгэхээр мөнхийг одоо өөрийнхөө хүүгээ тал нутагтаа өргөмжлөе гэсэн. Ингээд Хэрлэн ононгийн айс ав газар одоогийн Монголын нутгийн Хэрлэн гол, онон голын одоо тийм ээ уулзур айс ав газар нутаг дээр 1251 оны 7 дугаар сарын 1-нд мөнхийг их хаанд өргөмжилсөн байна. За үүнийг бол бэрхийн 3 түмэн цэрэг аюулгүй байдлыг ингэж хангаж байсан. Бат өөрөө мөнхийг Исэлкулт өргөмжилчөөд өөрөө Бялхаш нуур руу явсан байгаа юм. Одоогийн Казахстаны зүүн хэсэгт байгаа Бялхаш нуур буюу Балкаш гэдээ одоо тэгж байгаа. Зайсан нуур, Балкиш нуур гэд байдгийн. Яг Бялхаш нуур руу бат яваад өгсөн. За ингэхээр нөгөө мөнхийг бол Тулуугийн талынх нь буюу одоо өөрийнх нь талынх нь бас ингэж хамгаалж харин цаанаас нь хасрын талын мөн хөлгөний талынх нь хурж ирж одоо ингээд бас дэмжлэг үзүүлсэн байгаа. Мөнх яг энэ үед 43 настай байсан байна. За мөнх хаан энэ яг Монголын эзэнт гүрний 4 дахь их хаанаар өргөмжлөгдсөн хүн байгаа юм. Нэг юм байна. 1241 онд их хаан өгөөд тэнгэр тайсны дараа хатан барьсан шүү дээ. Хатан барьсан. 1251 оны хооронд 10 жил. Энэ 10 жилд гүйгийн 18 сар хаанчсныг стооцсон. 2 жилч босонгүй шүү дээ. 18 сар л хаанчилсан. Бусад бараг ер нь дийлэнх 9 жилд хаангүй яваад байсан. Дөрөг нэг барайл огол хамшинд барайл ингээд явж исэн л да. Хаангүй яваад байсан. Монголын эзэнт гүрэн 10 жил хаангүй байх юм бол энэ юу болох вэ? Ийм том эзэнт гүрэн 10 жил хаангүй байна гэдэг чинь. Гэхдээ ер нь одоо онголтод ойччиход ойрхон болчихно гэсэн үг шүү дээ. Гэтэл онголтож ойчхгүй өдий болтол явсан нууц нь юу вэ? Нөө парламент нөгөө засаг хууль Юулууч уцаагийн байгуулж өгсөн систем нь аахгүй юу? Их хурлын одоо нэг их хуралтай байгаа. Тэгэд одоо их засаг хууль, ёс хууль тийм ээ? Энэ болгон систем яваад байсан. Нуруул гяс амархан шүү дээ. Энэ ч одоо амархан. Александр байхгүй болсон ч Александрын эзэнт ус яалаа болсон шүү дээ. Тий. Жилдээ бараг унтсан ярьдаас. Тий. Аюу урд унтсан шүү дээ. Наполеон байхгүй болоход юу боллоо? Бараг 2 жилийн дараа унтсан шүү дээ. Махмуд Газнави байхгүй болоход ер нь тухайн хаан тус тухайн эзэн хаан нь өөрөө байхдаа өөрийнхөө үедээ мандж исэн болол байхгүй болчихор зэрэг цуг байхгүй болдог. Нэг ийм жам байдаг. Гэтэл
Монголын эзэнт гүрэн хаан байхгүй болоход ч нөгөө хаангүйгээр яваад байна гэдэг чинь ингэж хүчрэхгээ бас ингээд одоо тэ задрахгүй бутрахгүй яваад байгаа шалтгаан нь Монголын эзэнт гүрний их төрийн системд байгаамаа. Энэ агуу том системийг монголчууд 13 дугаар зуунд Даян дэлхийн улс үндэстнүүдэд үлгэрч болгож харуулсан. Хаангүй мөртлөө ингэ яваад байдаг. Уу хатан бариад байгаа мөртлөө нэгдсэн хаан гарахгүй мөртлөө ингэ яваад байдаг гэдэг чинь. Ийм систем өнөөдөр манай Монголын бидний өвлж авсан хойч үеийн гэхэд бидэрт энэ систем мартагдчихжээ. Байхгүй ч болж энэ олон жилийн хугацаанд 800 гаруй жилийн хугацаанд байхгүй болж. Гэтэл яаж ин 10 жил хаангүй явахад Монголын төр байгаад байгаагийн шалтгаан тэр системд байсан байхгүй. За нэгэнт нөгөөдөл чинь алдчихлаа. Өгөөдөө цагаадаагийнхан хаан ширээг алдчихлаа. Хүчин ширмэнэ болгох жоохот чинь юу мөнгө вэ гэд ингээд хэлсэн. 10 жилийн өмнө Далай хаан өгөөдөө тэнгэрт халихдаа хүчин ширмэнийг хаан ширээнд суулгана гэж гэрээслээд тэнгэрт хайлсан юм аа. Та нар 10 жил болгоогүй шүү дээ. Одоо болгодог чинь юу юм? Энд нэг учир байна. Ер нь Монголын хаан ширээ өгөөдөөгийнхний тоглоом болж байгаа шүү. Тийм учраас бид нар яавч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Бэрх хэлсэн байна. Бэрх яг ингэж хэлэхдээ энэ асуудал биш технэ гэдгийг мэдээд ах руугаа мэдээ болцсон. Бат руу. Бялгаш нууран дээр байсан Бат энэ мэдээг тунгуудлгүй авсан. Тэгээд цэргээ аваад хөдөлж эхэлсэн. Батыг хол байгаагээ бодцсон байсан өгөөдөө цагаадаагийнхан Батыг хөдөлснийг мэдээгүй хоорондоо ярилцж байлаа. Биш балигийн оролцоо. За одоо цаадвч мөнхийг гаргачлаа. Бид нэр ингээд толоогийн удмынханд хаан ширээгээ алтлаа. Одоо хаан ширээгээ буцааж авъя. Хаанд хүндэтгэл үзүүлж байгаа ёс журамтай юм шиг очоод бүгднийг алж хятаад төр эргүүлнэ шүү. Тийм учраас энийг мэдэгдүүлэхийн тулд бүгдээрээ өөртөө тохоо сэлм нууцгаа. Ингээд юм тохоо сэлм ингэрлүүг ингээд одоо ингээд хийцгээсэн. Очоод шууд сэлмээс углаад нөгөөдүүлийг чинь төр ирэх гээд байгаа юм л та. Байдар хадаа нарыг дууд. Ороод ир. Агуул хамиш хатан. Юу болов? Та нар одоо энэ төр ирэхэд тусаалаа шүү. Бүрийг ч гэсэн бас оролцох хэрэгтэй. Одоо бүгдээрээ оролцсон. Тийхгүй болвол бидний цагийг толоогийнхан дуусгаж байна. Зүч толоо хоёрын нийлж байгаа дуусглаа. Одоо өгөөдөө цагаадаагийнхан хөдлөх цаг болсон. Тэгэхээр хэрлэн гол дээр очино. Цөмөрөө хүндэтгэл үзүүлнэ. Хааныг хүндэтгэж байна, хүлээн зөвшөөрч байна гэж хэлнэ. Тэгээд шууд зэвсэг гаргаж тэмцэе. Зөвшөөрлөө. Бүх цэргүүд бүх хаануудыг бүгднийг дууд. Нэгэн зэрэг хөдөлцгөө. За энэ бол их айхтар юм болж шээ. Үзэгчд бас яг ойлгож гүйцэж байгаа нүгөө зарим хүмүүст бол аялахад энэ чинь нөгөө хаан сентиг тулын угсаанд өгөхгүй тулд бас л өгөөдөө цагаадаа зүш тулуу гэж хуваагдж хагаад за ингээд үндсэндээ бол хаанд хүндэтгэл үзүүлж байгаа нэрийдлэр буулгаж авах гэж байгаа. Энэ Монголын түүхэнд бас нэлээд олон гардаг. Энийг бас үзэгчд маань бас ховдоо судлаад үзүүлэх сонирхолтой материалууд байсан. Харин харах бах те. Мөнх хаан хэн бэ? Энэ бол 43 настайд одоо өргөмжлөгдөж байгаа хүн. Монголын эзэнт гүрний 4 дахь хаан. 1230 онд эд залуу 22 наснда өгөөдөө хааны зарилгийг даган Алтан ус руу дайлаар морцсноор өөрийнхөө амьдралаа гараагаа эхлүүлсэн ийм хүн байгаа юм. За ингээд эцэг нь нас барсан. Эцэг нь ердөө 1232 онд нас орчиж байгаа шүү дээ тулуу. Өгөөдөөгийн өмнөөс хор утчихсан хүн шүү дээ. Миний гэр бүлийнхнийг харж хандаж яваарай. Өгөөдөө ах та байгаа цагт
дээд тэнгэрт би очисон дээргээд ингээд дээд тэнгэр бөөлөд нэг нь одоо явах хэрэгтэй гэдээсэн шүү дээ. Ингээд өгөөдөө чинь нэгэнт дүүгийнхээ ар гэр бүлийг одоо хамгаалах ёстой болж байгаа юм чинь натаа гэрэлчихээ гэж гуйсан шүү дээ. Тэгэхэд 4 хүү 3 охинтой байсан юм. Толооч нь 4 хүү 2 охин байлоо. За ямар ч гэсэн 6 юм уу 7 хүүхэдтэй байсан. Мөнх төрөөд 2 охин төрөөд хувлаа хүлээгүй. Тэгээд хариг бүх. Тий. Мөнх төрсөн дараад нь нэг гүнж байгаа. За одоохон би санахаар ялээ. Тэгээд дөмгөн гүнж. Тэгээд хин хувлаа. Тэгээд хүлээгүй. Тэгээд ариг бүх байхгүй юу. Тэгэд би хүүхдүүдээ одоо ингээд өсгөх завгүй байгаа гэж хэлээд ухаан татан илтгэр татгалцсан. Гүйг дараад нь мэдээж яриг бэргийн хчигээ бас хамгаалтанд аавъя ч гэдэг юм уу тухайн заншлаараа гэргий болгож авъя гэсэн боловч яагаагүй. Сорогт нь бас л зөвшөөрөөгүй татгалзаж байсан. 1232 онд аав нь тэнгэр тайлахад толуугийнхан шууд тогтоо билсэн гэсэн үг. Алтан урагтаа одоо зүгээр алтан ургийнхан толуугийнхан гэсэн нэртэй мөртлөө тогтоо билсэн гэсэн үг. Толуугийнхан бол зүгээр л энэ төр нийгмийн асуудлын гадна гарсан. Одоо өгөөдөө цагаад ахим чи төр бариад авчлаа шүү дээ. Тэгэхээр толуугийнхан одоо гологдоод гэх юм уу да их олон жил явсан гэсэн үг. За тийм болохоор зэрэг өөрөө болохоор зэрэг нөгөө өвөг эцгийнхаа өвүүлж авсан газар дээр нь байя гэд Хэрлэн гол руу явсан хүн байгаа юм. За энэ мөнх эзэнт гүрний яг ингэж өргөмжлөгдөж яхад одоо Батын дэмжлэгтэй өргөмжлөгдөжлаа шүү дээ. Нөгөөдөл нүрээд ирсэн. 7 дугаар сарын сүүл 1251 оны 7 дугаар сарын сүүлээр одоо цагаат өгөөдгөн хурж ирсэн. За энэ юу болж байна? За одоо яах вэ гэд ингээд хэлсэн. За тэгэд мөнх хаан болоод энэ өргөмжлөгдсөн энэ өдөр бүх хүн болгоныг амраа. Хүн болгоныг амраа. За ингээд альва амьдтыг тийм ээ үхэр шар морьч гэдэг юм уу тийм ээ энийг ажил зүтгүүлэхийг ачаа хөсөг зөөлгөхийг хоригл. За газарт майхны гац шаахыг бол ус гол буртаглах мөн ан агнах ан гөрөө хийх мал нядлахын болол газарт цусыг нь тусаахыг хориглох ийм зарлиг мөнх хаан буулгасан байна. За энэ найр 7 хоног болсон юм. 7 хоног их найр болсон гэсэн үг. Найр наадам болсон гэсэн үг. За өдөр бүр 300 адуу үхэр 3000 хонь 2000 тэрэг айраг. За 2000. Айраг энэ бол аягүй сайн бичсэн байгаа. За ингээд бүгдээрээ ингээд одоо ууж хөлчүүрхсэн мөнх хаан хундаг өргөхдөө ээждээ зориулж үг хийсэн. Тийм болохоор зэрэг бүгд босоод сорхогт нь хатан мандтахвай. Мөнх наслах болтохвай. Уухай гэд ингээд одоо бүгд ингээд хүндэтгэл үзүүлсэн. Хураа гэд ингээд хүндэтгэл үзүүлж байгаа юм. Нөгөө талаараа энэ сорхогт нь хатанд талархсан ёслол болоод байгаа юм шиг. Мөнх өргөмжлөгдөд байгаа мó? Хат мөнхийн ээжид талархаад байгаа мó? Ингээ хосолсон юм шиг байна. За ямар ч лээс нэг юм болсон. За тэгээд ингээд бүгдээр одоо найр цэнгэж баясаж энэ тэндгүү согтуу хөлчүү хүмүүс хоорондоо тэгтээ муудалцахгүй байнга л уулзаал өчөөтөр уулзаагүй юм байна. За сайн уу. За ингээд мөнх хааны одоо энэ одоо өргөмжлөгөө ёслол одоо тийм ээ хаан өргөмжлөх үнэхээр сайхан болж ингээл би энийг айргаар дайлал би чамд нэг хол өгөн чи надад нэг хол өгөн би уучаал ингээл за ингээд тогтоочлаа гэж хоёр тийш бол дахиад нэг хинэгэнтэй таарлахаар аваас яг тийгээд за айхтал юм болсон л доо хүн болгон би энтэйгээ их тийм найрсаг сайхан хөлчүүрхсэн мөртлөө их сайхан тийм харилцаатай байсан. За яг энэ тааны буурчин газар ч гэсэн мэдээж хэрэг завсралгаагүй л ажиллана. За яг ингээд бүгдээрээ ингээд сайхан ингээд одоо баяс цэнгсэн байна. Мөнх бол өгөөдөөгийн хүүхдүүд, цагаадагийн хүүхдүүдийг бодох юм бол толуугийн хүүхдүүдийн хүмүүжил
маш сайн. Энэ ээж нар энэ агуу хаадыг хүмүүжүүлж байгаа энэ манай агуу хатад байна. Бүгд л адилхан сайхан хүмүүжүүлсэн мэт толоо соргогт нь олцтой аягүй сайн хүмүүжүүлсэн гэж ярьдیں۔ Түүхэн тэгж бичсэн байна. Тэ. Jack Waterford-ийн номон дээр бол соргогтныг нэлээд онцолж бичсэн байт юм билээ. Дөрвөн хүүдээ хаан болохоор бэлдэж Дөрвөн хүмүүжүүлсэн. хүүгээ дөрүүлэнгийн хаан болгож одоо хаан шиг Хүмүүжүүлсэн. Яг хаан хүн ямар байдгийг Аа. хаан болох юм бол чи ингэх ёстой гэсэн дараад нь санаа зовхгүй хааны ажиллаа хийчихэр ч гэдэм юм уу. Яг дөрвөн хаан хүмүүжүүлж өсгсөн гэж Jack Waterford бас Тэ. бичсэн. Тэгээ бас дээрэс нь хэрвээ ямар ч одоо хаантай бай заавал зарилгыг дагчи, төрдөө үнэнч бай, ёс журамтай бай, хуйлдаа шударга бай гэж нэлээд нарийн зааж сургасан. Тэм учраас энэ дөрвөн хүүгүүд бас дөрүүлээ. Ер нь бол нэр хүнд нь бол бүгдээрээ л цуутсан хүмүүс шүү дээ. За ер нь бол тийм ялангуяа алдартай хүн болно тий. За ингээд энэ 7 хоногийн найрын дараа их хааны зарлиг гарна. За мөнх хааны одоо зарлиг. Мөнх хаан эзэнт гүрний хүн амын тоогд нарийн ширийн гарга. Бүхэт баялагын нөөцийг тооцоолон гарга. Хүн амын тооллогыг албан татвар авах зорилгоор биш, өөрсдийн эгшэлд байгаа орнуудын бүх нөөц баялагын хэмжээг тодорхойл. За үр дүнтэй ашиглах арга замыг эрэлхийл. Бүх татвар төсөв цугларч байгаа гэх юм уу да, тийм ээ? Энэ баялагийг үр дүнтэй ашигла. Шамшигтуулсан нэг хүн байх юм бол өчиггүй толгойг нь ав. Тэгээд энэ баялагийг урт хугацааны удаан ажил одоо ингээд системтэйгээр ингээд ашиглах бодлогыг шууд бий явуулна гэж хэлсэн. Мөн гүйгийн үед байсан өрийг даар гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ их сонио. Би бүр энэ дээр гайхаад байгаа. Хинээс өр авдаг байна ч та. Гүйгийн хаанчлалын үед нилээ өр тавьсан байсан. Нөө жууд худалдаачдаас өр тавьсан байсан. Бас Тэг өр тавьсан байсан. Энэ өрийн асуудлыг одоо шийдэх дээрээ тулсан. За яг ингээд одоо зарилгаа гаргаад байж идэл 7 дугаар сарын дундуур цагаадаа өгөөд өгсөн хүндэтгэл үзүүлэхээр дахиж ирцгээсэн. За одоогийн энэ нь хаана вэ? одоогийн хар хором хотод. Хараар. Нөгөө чинь хэрлэн гол өргөмжлөгдөд 7 хоног найр хийлээ. Хар хориндоо ирлээ. Залрлаа. Хаан синтидэ заларж штэ одоо. Ингээд одоо зарилгаа гаргаад байж идэл хар хорим дээр өгөөдөө цагаадаа гэх нүрээд ирсэн. Шууд 3 хаан хүү орж ирээд өмнө нь мөргсөн. Одоо мөн хизэн танд үнэнчээ би андгаалж байна гэж одоо цагаадаа өгөөдөөгийн 3 хаан хүү ороод ирсэн. Сорхогт нь бэрх хоёр яг энэ үед гадуур байж байлаа. Эдгээр нэг л сэжигтэй. Тэр тэрэг зөөж байгаа ямар ч иртэй. Шиний хаанд өргөж барих бэлэг гэж хэлсэн шүү дээ. Энэ үгүй бах. Бүх туршуулуудыг ажиллаа. За ингээд одоо туршуулуудыг ингээд ажиллаж эхэлсэн. Энэ бэлэг биш. Нууцаар зэвсэг зөөжсэн байна. Нэг тэрэгтэй дүүрэн зэвсэг тавьчаал нэг газар тавьсан. Нөгөө тэр тэрэгэн дээр байгаа тэр авдраа хонгоолгол зэвсэг авцгаах л байсан юм бэ л да. Бас яг тэгж хаан тэрэг тавьж байгааг нь бас ажиглаж ийсэн. Хэшигтэн цэргүүд их голын цэргүүд энийг бол нилээн ажиглаж ийсэн бол ердөө тун утахгүй маргааш нь бат хүрээд ирэхэд бэлэн болцсон байсан. Батын цэргүүд одоо төхөөд үрээд ирсэн гэсэн үг. Нөгөөдөл нь бат ирцнийг мдээгүй байгаа. Эдгээр яг л төр эргүүлэхэндээ одоо яах вэ? Байдар. За ингээд та нар чинь над үнчээ харуулж байгаа юм биз дээ. Тийм ээ. Намайг тэгээд хаан ширээнд хүлээн сууж байгаа хүлээн зөвшөөрж байгаа мó? Зөвшөөрж байна мөн хийзэнтэй. За тэгвэл би чамд нэг юм асууя л да байдраа. Ойрхон нууцсан байгаа цэрэг танаах уу? Та нар намайг мэдгүй гэж доо. Та нар цэргүүд ойрхон л тавьсан байгаа зү. Чи намайг хотлоо ирж ингэж бодож байна. Энэ гурвыг гинжил. Мөнхөө эн чи юу болж байна? Гинжил наадуулаа. За ингээд одоо ингээд шууд гинжилээд эхэлсэн. Одоо мөнх бас нөгөө мэдээ авцсан байгаа. Энэ их голын цэрэг гэж нэрээ ичэдтэй усууд юм аа. Маш сайн ажиллаж байгаа шүү дээ. Эдгээр чинь бол бүх юм одоо Монголын
security system. Дотоодын security system л байгаа юм л да. За ингээд туршоолууд нь одоо бүгдээрэнд нь мэдээ өгөөд одоо хамгийн гол нь тэр гуравч нь орж ирээд анхаарал сарнуулах хэрэгтэй байсан байхгүй. За тэгвэл та гурав намайг хүлээн зөвшөөрж байгаа юм бол дээшээ суу. Айргуу махид гээл одоо жоохон ингээд ингэж одоо сатааруулах ёстой байсан юм байна л да. Айлэрт мэдээг нь авцсан. Наадуула гинжил. За ойрхон цэрэг байгаа. Туршуулын мэдээ. Танаа цэргүүд ч тэгээд одоо над дээр ч ирэхгүй байхаа да байдраа. Яагаад их өргөнөөс мэдээ өгөхгүй байна. Харин мэдэхгүй байна. Ой энэ юу хүн бэ? Хар армийн ойролцоо болж байна. Та нар ч одоо юу хүмүүс вэ? Та нар цагаад өгөөдөг цэргүүд үү? Тийм байна. Харин та нар хэний тал вэ? Батын цэргүүд байна. Уулзалтайг утж. Яг хар армийн яг гадаа. Яг ойрхон нууцсан байхад нь. Одоо нэг энэ өөр хангаан энэ хавцаал юм шиг байгаа юм л да. Хар армтай ойрхон яг нэг газар одоо цэргээ нууц цэргээ тавьсан байх чинь тэр цэргүүд рүү батын цэргүүд ороод ирж байгаа байхгүй. Бүгднгийн барьж аваад баривчилсан. За. Бүгдийг нь оруулаад ир. Өмнө нь ингээд цагаат өгөөдөгийн хаан хүүд сууж байгаа байхгүй. Та нар Монголын хаан ширээгээр тоглож ханаагүй юу? Аливаа юм хугацаатай байдаг юм аа. Одоо тэр цаг чинь дууссан. Одоо та нар алтан ураг байх нь хамаагүй. Үл хамаарч та нар бүгд шийтгэгдэх болно. Холбоотой болгоныг бүгднийг баривчил. Их баривчилгааг яаралтай эхлүүл. Тушааж байна. Мөн хааны тушаалаар их баривчилгаа эхэлсэн. Холбоотой болгон бүх одоо өгөөдөө цагаатаагийнхта бүгднийг баривчилсан. За ингээд баривчилсан хажуугаар нь ислам болон хятад зөвлөхүүдийг нь бариад авсан. Бид нар таанусыг бодох юм бол алтан ургийнханд хүрдэггүй. Та нар алтан ургийнханд хамаагүй хүрдэг л байсан билээ. Одоо бид нар алтан ургийнханд хүрдэггүй хуйлаа дагаад харин таанусыг жинхэнэ идрүүлэн мэдв. Эднүсийн бүх үнж зөвлөхүүдийг бүгднийг модноос хүл. За ингээд шонгоос ингээд хүлж эхэлсэн л дээ бүгднийг. Эзнээ хин гэдгийг нь хэлсэн ташуурд. Өгчүүл тэгэл дараагийнхыг навчилж ирээл ташуурдаад. Ингээ бүх зөвлөхүүдийг нь нүднийх нь өмнө хүлж байгаад мөн хааны тушаалаар ташуурдж эхэлэхгүй. Ташуурдаад эхэлж байгаа шүү дээ. Нөгөөдөлд нь ташуурд болно. Эзнээ хэлүүл чи амьд үлдэн үгүй бол ташуурдуулсаар хагаад үхэн шүү. Хэн эзэн чинь гэл ингээл. Нилээн гүрийсэн. Тэгж байгаа л миний эзэн бол бүрий байсан. Бүрий ханхуу надад тийм тушаал өгсөн тэгсэн гэл нөгөөдөл чинь хэлнэ шүү дээ тий. За энийг сулал гээл. За ингээд одоо бүгднийг нь илрүүлж штэ. Нөгөөдөл чинь хааны ухсааных болохоор цагаат өгөөдөгийнх болохоор зэрэг ингээд яаж өөрийнхөө зарцснараа үнж зөвлөхүүдэд ташуурдуулж шийтгүүлж байгааг харж байгаа байхгүй. Тэгээ зарим нь за болоо. Наадах чинь зүгээр миний хийгснийг хийж явсан юм аа. Би байсан юм аа. Гэт ингээд өөрөө бас өөрийгөө илрүүлээд гараад ирэх тохиолдол их гарч ирж байгаа. За ингээд бүгднийг илрүүлсэн. За ингээд илрүүлчихэд одоо ингээд манай шинэ хаа маань үеэлүүдээ шууд шүүс. Ил шүүж эхэлж байгаа. За ингээд шууд хоёр хан хүүг дуудаал та нар ч бас одоо энэ дэмжиж исэн та нар ч одоо намайг дэмжихгүй байсан. Харин одоо өөрөөсөө хаан төрийн эсрэг явцгаасан биз дээ. Энэ хоёрын ходоодноос нь хоолойг нь амийг нь дүүргтэл чулуугаар дүүрэг гэж хэлсэн байна. Ингээд чулуу гулрна гэдэг юм л да. Амар чулуу шиг штэ. Залгинаадхаа. Залг мөн хааны залгаар чам тушааж байна. Залг чи наадхаа гэнгээд барьж хаад нөгөөх нь ингээд ойрлсон ч гэсэн амын ингэж яаж байгаа л нөгөө ингээд амруу ингээд чулуу залгуулад чихж байгаа. Ингээ хоолоор ингээд нөгөө чинь залгиж өгөхгүй болохоор зэрэг бүр ингээд ийм урт тусгай модоор ингээд оруулаад дарж өгөөд ингээд тэр чихэр чулуугаар дүүргэж байгаа. Ингээд хоёр хаан хүүг чулуу годруулж шууд алс. Ингээд араас нь шороо асгаа чигж гэж хэлсэн. Хэдий шороо цатсан ингээд шороогоор чигжсэн. За ингээд нэг хоёрыг ингээд чулуугаар идүүлээд ингээд
алж байгаа юм. Бас их айхтар байгаа. За ингээд зарим зөвлөхүүд нь баригдахдаа за одоо Таносын ээлж гэд ихэд нөгөөдөл нь шууд Ингрээсээ жижиг чичтэр утга гаргаснаа шууд амиа хорлох жишээтэй. Газар дээрээ. Гэхдээ тэгж зовж хүчсний ордч гэсэн юм уу яасан. За ингээд бүх олон ялыг одоо тулгасан. Өгөөдөө болон цагаадаагийнхныг бүгднгийн шүүж 77 хүнийг мөнх хааны зарилгаар тэр өдрөө цаазар авчээ. 77 хүнийг цаазар авсан байна. За гítэл яг хажуудлынх нь гэр оронд нэг том гэрт сорхогд нь хаттуудыг нь шүүжсэн. За чи яасан гинэ нөхрийнхөө үгэнд ороод яасан гинэ ч гэдэг юм үү тийм ээ. Сорхогд нь хатан мөнх хаан болохоо зэрэг чи эрчүүдийн шүүжсэн бол сорхогд нь хатан буюу ээж нь хажуудалд нь одоо яаж хаттуудыг шүүжсэн. Энэ дотор огуул хаймш байсан гэдэг. За ингээ огуул хаймш байгаа юм байна. За огуул хаймшийг бол шууд чи Монголын төрөөр 3 жил тоглосон. Тийм болохоор зэрэг одоо чамд хатуу шийтгэл хүлээлгэн Фатимаг яасныг санаж гинэ. Энэ огуулын хувцсыг тайлаад ард олны өмнө одоо хар хорны гадаа олонний өмнө нүдний өмнө хувцсыг тайлаад хүл гэж хэлсэн байна. За ингээд олонний өмнө жанчсан. Огуул хамшиг жанчсан. Тэгээд чи бол Монголын төрөд тэрсэлсэн чам шиг юм хатны байр суурьнд суух ёсгүй ч гэдэг юм уу маш их тийм жанчиж хатуугаар шийдэхэд тэгэд нэг шивгчэнтэй нь хамт эсхийд ороогоод ойсон. Тэгээд голын ус руу хийж живүүлж алсан. За бас нэг эмэгтэй бас агуул хамишд одоо үнчээр зүтгэжсэн өмнөх дөргөн хатанд бас үнчээр зүтгэжсэн бас нэг эмэгтэй нь илэрсэн учраас түүнийг эсхийд ороогоод дээрээс нь тэмээгээр дэвсүүлсэн. Дэвсүүлж алсан. За мөн одоо энэ бүгдээрнийх нь тохоо сэлэм Зевсгийг нь хураагаад авсан байгаа шүү дээ. Зевсгийг нь хурааж авчаад төрийн түшмэл байсан одоо энэ Кадаг баатрыг, Кадакийг одоо уйгур ислам хүн бол та Кадакийг ингээд уйгурын одоо төрийн түшмэд Чинга бас хэлмэгдээд. Чинга чинсэн түшмэд хэлмэгдээд мөн цаазлуулсан. За тэгтэл одоо ширмүнийг ална. Одоо нөгөө дүлчинтэйгээ шүү дээ. Ширмүүдийг одоо ширмүнийг алъя гэдэг. Гэл ховлаа. Аха. Ах минь. Наадах чинь ямар ч гимгүй. Миний ажиглаж исэн мэдээлж ирснээр наадах чинь дандаа л хар хормын зүүн ордонд хоригдоод бэж исэн юм. Тийм болохоор наадахаа амьд үлдээж. Ховлаа. Энэ хүн ямар нэгэн асуудал дараад нь гаргуул яах юм бэ? Би гаргуулахгүй. Миний мэдэлд өгч. Ингэж хэлээд ширмүнийг хувлаа амин орсон. Байдрыг урда мөн хаан сөгдүүлсэн. Чи бид нар уулна их багшийн зарилгаар алс өрн зүгт ариун ром руу цуг давшчил байсан. Гэтэл чи хата миний өмнө өвдөг сөгдөөд миний эсрэг байж ах ч гэжтэй. Чи бол мундаг жанжилдаа байдар. Гэхдээ одоо над чамааг ингэ шийдэхээ зур арга алга. Байдрыг цаазал. За ингээд байдрыг цаазалсан. Хадаан хайдуу хоёр одоо ингээд яс. Өвдөг сөгдөж өмнө ингээд одоо амөршөө гэж одоо хадаан хайдуу хоёр гуйсан. За ингээд хадаан хайдуу хоёр ингээд гуухаар зэрэг хадааныг за яг хадаан би чамайг чиний аавын чинь газар болох Эмил гол руу цөлий гэж хэлсэн байна. Одоо Афганистаны газар руу бас ингээд цагаараа цөлий гээд хайдууг бас насан залуу юм байна гээд жоохон байсан шүү дээ. Тэгээ хайдуу ширмүү хоёр одоо ойролцоо одоо нэг хоёлаа нэг 29 30 орчил хүрч байна. Эдгээр чинь одоо нэг том хуйлдаанд оролцох хараахан болоогүй зүгээр хоморгондны яваад байгаа байхгүй. Ширмүний хэлдгээр батаах үржирж төрийг застгал юм болол өгөөдөөгийн цагаадаа ингээд чи би тэрийг амьд үлдээч үлдээх юм уу? Надад ямар нэг юм тохиолдвол гэж нэг тэр хоёрын яриа болж исэн шүү дээ. Үнэхээр одоо хайдууч тэгэхэд бас гимгүүл байсан л да. Тийм болохоор зэрэг хайдууг нь Эмил гол дээр
чи наад имэйл голын газар нутгийг захир гэж хэлээд үлдээсэн. Хадаан ч нөөрөө өгөөдөө хааны энэ татвар хатнаас нь төрсөн хүү байхгүй юу? Хадаан хаан хүү чинь. Хадааныг Афганы тухайн үеийн Хоросаны газар руу цөлсөн. Ингээд бүх холбоотой эмэгтэйчүүдийг бүгднийг алсан. За ингээд байж идэл өшөө цаашаа хилээд тэлж эхэлсэн. Бүрийг Батад аваач өгсөн. Бат хааны өмнө бүрий хурж одоо өвдөг сөгдсөн байж байгаа. За нэрээ инхэд Киверусыг буцагсны дараа чи чинь над руу нэг юм яриад байлуу. Бүрий. Бата. Чи тэр байр солигдсон бол чи намайг яах байсан бэ? Хичнээн хэрэлдэж талалцсан ч гэсэн би чамлаа үх ял оноохгүй байх байсан Бата. Тийм үү? Би эргэлзээтэй байна. Харин 10 жил би төвчээртэй байсан шүү. Ер нь танаа талынхан чинь яах гээд идэгин. Та нар 10 жил Монголын төрөөр тоглолцлоо. Хангалттай юм шүү. Хаанхүү бүрийг яах вэ? Цус гаргалгүй болох уу? Бат эзэнтэй. Түүнийг зүгээр цаацалчих. Бата! Бата! Чи ядч цус гарахгүй алах ёстой. Танаа талынхан алтан ургийнхныг цус гарахгүй хүндэтгэж алж байгаагүй. За ингээд бат бүрийг цаазар авсан. Энэ Waterford нэг юм байт юм байлаа. Чингис хаан бол одоо нөгөө ямар нэгэн гэмт хэрэг хийсэн хүнийг бол эрүүдэн шүүж болохгүй гэж уулна заасан юм шиг ба. Тэгээд Waterford бол тайлбарлахдаа энэ хин агуулхайм шиг эрүүдэн шүүдэг тэгж нөгөө олонний өмнө хувцсын тайлаад яадаг энэ төргээд энэ болгоныг бол одоо юу гэж тайлбарласан гэхээр нөгөө хэнийг Фатимаг тэгсэн штэ. Тэ эн чинь Монгол гаралтай хүн биш, Алтан уургийн хүн биш, бүр монголч хүн биш. Тийм учраас болон энтер гээд гүйг тэгтэгтэй адилхан. Агуулхайм шиг ч гэсэн сорхогтон энэ ч гэсэн монгол хүн биш. Алтан уургийн хүн ч биш. Тэгэхээр энийг ч гэсэн ер нь тэхгүй энтер гээд жоохон хэцгийгээр ассан байгаа энтер гээд бас нэг юм байгаа. Байлаа. Бүгднгийн шихийн одгийн өмнө ааж тавих хэрэгтэй байна. Уулын тийм. Гэтэл эдгээр чинь өөрсдөө хувийн шүүх ажиллуулад байсан биз дээ. Хариуд нь хувийн шүүх ажиллуулж байгаа байхгүй. Нэгсэндээ хариуг нь л барьж байгаа юм. Тэгэхээр одоо яах вэ? Умард хятад, Монгол, Афганистан, Перс, Ирак зэрэг газар руу мөрдлөг явуулж эхэлсэн. Мөн хаан. За одоо эзэнт гүрний хил газар болгон руу томилогдсон байгаа бүх хүмүүсийг баривчилж авчилж байна. За одоо ингээд одоо элчигтэйг барьж ирэл дээ. За уугрын захирагчийг одоо өндөр тушаалаас нь шууд буулгасан. Чи чинь уугрыг чинь бол Алагтун бэх хатан захирдаг л байсан шүү дээ. Чим үү одоо яхаар уугрыг захирдیں۔ Чамаа хэн томилсон гэж байгаа л шууд цаазалсан л да. Ингээд шууд нөгөөд чи алуулах ял авсан. За баг нарийн хэлэх үү. Энэ доод хидэрч жаахан хэлмэгдүүлэлт болсон. Гэхдээ хүний хий гэснийг л захирагчийн эзний хий гэснээ л хийж явсан тушаал биелүүлж явсан нөгөө нэг хид хідэн мундаг их олон мундаг зөвлөхүүд бас хэлмэгдсэн. Тэр нь бол үнэн харамсалтай. Ёстой харамсаар л юм болсон. За ингээд одоо цагаада өгөөдөгийнхний дэмжиж исэн хүн болгоныг цаазал гэж одоо мөнх хааны тушаал гарсан байна. Бүгднийг нь өгөө хий гэсэн. За ингээд одоо эзэнт гүрний бүх хэмжээнд бүх бүр эмээр захирагч өндөр тушаалтнууд хар хоримд хуржилж үнчээ илтэг тийхгүй болвол та нусыг цааслан гэж хэлсэн болохоор нөгөө энэ үнцэг болон бүрт байсан эмээрүүд хурж ирэл танд үнэч таны юу гээл одоо ингээд одоо нэг бүр хэлэх нь вэ штэ. За иймэрхүү айхтар одоо энэ хар хоримд хуржиж одоо бөөн одоо өөр өөрсдийгөө одоо үнчээ гэдэг тий. Тэгтэл наадуулаа шалга гэсэн байна. Худлааж үжилж гин үгүй юу гэдгийг. За ингээд нөгөө бас тусгай бас нэг юм сэтгэл судлал хөгжсөн юм шиг байна. Шалгаж ин энэ хүн үнэн хэлсэн байна. Энэ хүн бол зүгээр л нэг жоох амдагуулаад авчиж гингун дээр нэг заазлах гэдэг юм уу. За энэ бол аимшигтай. Тэгээд ингээд үнэн хэлснийг нь эргээд албан тушаалд нь тавьж исэн. Ингээд өгөөдөөгийн гэр бүлд цус цэвэрлэгээ явуул.
бүгдийг нь ганцхан хайд өгүүлдэг гэж хэлсэн байна. Ширмүн бас үлдсэн байна шүү дээ. Ширмүн хайд хоёрыг үлдээсэн. Хадаан бас үлдчихэж байгаа. Ер нь бол өгөөдөгийн гэр бүлд цус цэвэрлэг явуулсан. Цагаатаагийнхны гэр бүлд бас цэвэрлэгээ явуулж алга хялга явуулаад хөлгүүг бас нэг амьд үлдээжсэн. Айгу цөөхөн хаан хүүдийг бас нэг амьд үлдээсэн. За энэ ихний урваагүй энэ бол нэг ахнар махнарынхаа юунд ингээ байсан баха гэх мэтэр. За ингээд төрийн бус хэрэгтэй хоригдлуудыг олзлогсдыг өршөөл үзүүлсэн. За ингээд илжигдэг дуудаж авчирсан. Илжигдэг хүүтэн дуудаж авчирсан. Тэгээд илжигдэ. Чи ас өрн зүгт дан явж байхад гуйг руу жаахан хутгар үг хэлсний чинь би мэднэ. Тэрэнд чинь ч би нэг юм бодоагүй. Харин чамтай өөр тооцоо их хүн хэрэгтэй байна. Энэ үдэ уулз. Сайн үлжигдэ. Чи тэрийг уулздаг боджээ гэж хэлсэн байна. Хучаа. Би чамааг ууланд тэр үед хайж агаад хороод өгөөч. Та нар миний ахыг яалаа. Миний ах чамааг мориноосоо буугаад эр хүн шиг хац тулдыг гэхэд та нар миний ахыг яаж хороолоо? Миний ах чам шиг юмний хажууд бол жинхэнэ эр зөрөгтэй дайчин ир байсан юм шүү. Чи миний ах хурцыг хороогоо үсттэй. Одоохон би чамд хатуу ял өгнө мэдүү. Тэгэхдээ санаа зовтгоо. Би чамайг хүндлэнэ. Би чамайг өөрийн гараар амьдарч ярьсан чинь өвчин. За үзэгчдэд сануулхад энэ хурц гэдэг бол нөгөө харавтаар нь буулгаж ярьж халаад дахиж харавтаар нь буулгаж ярьж халаад гэсэн юм. Хөлгөний ууган хөө тий. Одоо хучаа хуруудаа гэдэг хоёр хүн үлдсэн байгаа. За ингээд хучаа илжигдэг амьдаар насыг нүвчин. За илжигдэгийн хүү бас та нар одоо манай аавыг тухайн үедээ тушаал биелүүлжсэн юм чинь та нар ингэхэ бойл инээтрэ гэсэн. Та нар шиг юмнууд баруун хязгаарын жанжин болно гэж байхчгүй. Илжигдэгийн хүүгийн хоолороо чулуу удар гэж хэлсэн байна. Ингээд чулуу ударч алсан байна. За одоо илжигдэгээс одоо мэдээж ахыхаа өшөөг аавна гэдэг чинь тэгтээ хучаа илжигдэгийн ярсыг тун тайван аажуу өвчөж энэ үйл ажиллагааг гүйцэтгсэнийг бодоход ямар амар ус санаа вэ? Аргагүй л да эн чинь одоо өс ханзан санал гэж одоо ийм юм болж байгаа. За ингээд толгойгийнханд эрх мэдлийг шилжүүлснээр сорхогт нь хатан өөрийнхөө үр хүүхдүүдтэй Монголын эзэнт гүрэн химээх ийм агуу өвлүүлж өгч байгаа байхгүй маа ингээд Монголын эзэнт гүрнийг та нартай өгье. За ийм гоё өвлүүлсэн ээжэр нь энэ орвоод ирд байна. За ингээд одоо яах вэ? Одоо ингээд хөвлүүлж өгсөн. Харин өөрөө энэ мөнх хаан болохоор зэрэг Гүйг хааны үед чинь баахан худалдаачтаас ингээд өр зээл тавьсан байсан. Бид түрүү хэлжсэн тий. Энэ худалдаачдын өр зээлийн буцааж өгөхгүй бол бидэртээ худалдаа арилжаа хийхгүй гэдгийг мэдсэн болохоор зэрэг маш хурдан өр барагдсан. Гэтэл энэ еврей худалдаачин Монголын хар хормын тал нутагт худалдаа хийж явсан еврей худалдаачин Бар Хевратус гэдэг хүн ямар сони юм бэ? Нэг хааны өрийг нөгөө хаан төлж ийснийг би амьдралдаа хизэж хараагүй юм байна гэж бичүүлдээсэн байна. Тэгэхээр эн чинь бас яаж ин худалдааны тарифын үйл ажиллагаа бол одоо маш их шудраг байсан байна. За ингээд мөнх хаан цэгцэллээ. Бас чанга дугаар биш шүү ер нь бол. Гэхдээ ялч нөгөө түүх бол үннээр л байх хэрэгтэй л дээ. Түүх үннээр л байх хэрэгтэй. Яг зөв тийм байна. За тэгэхээр ямар ч үс их чанга дугаарыг ингэж сайхан ойлгуулж үзэгч бид хүнд ярьж өгсөн танд маш их баярлалаа. Үзэгч та бүхэн ч гэсэн бидний үйлргийг дэмжиж лайк болон subscribe дарахаа битээ мартаарай. За манай YouTube контентын одоо найруулагчдын зүгээс нэг хэлсэн зүйл нь юу гэхээр манай нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгчдийн ер нь 40% нь бас subscribe дараагүй байт юм байлаа. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та бүхэн бас subscribe сайн дарж өгөөрэй. За ингээд ямар ч үс энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаа. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай.